За сайн мэцэн манайхаа Сөүлэнс подкастын дараагийн дугаар инхүү эхэлж байна. Баяр үргээ өнөр. Подкаст бичигдээгүй маш их удсан байна. Төвлөр хэр удсан бэ? Би бараг Хэдэн сар болж ингэж подкастын дараагүй? 3 сар хаа. Үндсэн хост мөн өөрөө. Одоо шууд ингэ гартуулаадсан. Үндсэн хост мөн өөрөө. Мөн л дөө гэн. Гисэс. Клуб ажилласыг зогтож явсан тий. За тэгээд өнөөдөр бол тий маш спешиал ингээд би тэгээд уулан дээр подкаст бичиж байна. Лануудын дээр. Вау. Харин тий би тэгээд аль дээрээс хойш уулан дээр бичнэ гэж бодоол яваад исэн. Тэгээд өнөөдөр л нэг бичиж байна. Тий. Амралт эхэлсэн болохоор би тэгээд бас өөртөө амраад тэгээд 7 хоног болгон подкаст оруулж чадахгүй байгаа. Тий. Гэтэ аль болох тий сартаа нэг ч юм уу хоёр ч юм уу оруулахыг 7 сард нэг ороод 8 сард нэг ороод. Харин тий. Тийм байна. За тэгээд удахгүй наадам боллоо. Наадмаар юу гэж бодож байна даа? Наадмаар аялахгүй. Аялахгүй юу? Хоттой байхаар болж гинөө. За, мужиг явчих. Аялал хоттой л байна. За, Би алдаа дам богдөө өн. Оо, баяр үргээ. Ямар нэгэн сумын 100 жил болох юм болов? Мэдгүй. Ямар нэгэн сум. Би бас ер нь л явахгүй байхаа. Явбал нэг хотынхоо иргэн тойрноо л явах гэж бодож байна. А тий саннаас Тэмүүлэн битээр ажил хийж байгаа. Энийг яхан зөв. Зөв штэ. Тэгээд зүгээр тий за. Петровисээс юугаар үрчлүүлээрэ. Тэтэштэй яаж байгаа дараалал. Тийм ээ битээр тий Аза манай клубын Аза бас бид гурав ингээ хамтдаа СУ-д ажиллаж байгаа. За тэгээд СУ-гийн дотоод амьдралтай танилцж байна. Тэгээд зуны амралтаа маш үр дүнтэй өнгөрүүлж байна. Тий. Сайн байна. Хүмүүс өөр юм аа. Ажилтаа. Төвлөр бид нарт ажилтаагээ томордог байсан гэсэн ингээд байран солигдсон байна. Та хоёр ер нь ажил хиймээ гэсэн бодол байна уу? Бага. За. Наач ажил нь олдохгүй. Ер нь ажил хийгээд мөнгөө юунд зарцуулдаг вэ? Төвлөр бол хэд удаа ажил хийж исэн? Мөнгөө би юу нэр ажил хийгээд зөндөө мөнгө олсон хүртэл бүгдийг нь идэхэм зарцуулсан. Дэглэн барьдаг хүн биш юм уу? За. Дэглэн барьдаг биш юм болов? Өдөр нь мэдэн штэ орой нь идэхгүй штэ. Оо жижиг. Би дэглэн барьдаг гэж ганцхан чихэр ундаал уудаггүй байсан. Бодлоо. Байсан шүү байсан. Зүйд. Одоо тэгээд юу чихэрний хамааралтай болж байгаа. Өөхөрх. Яа. Чихэрний хамаарал гэж бас амар шүү өстөн нэрээ ёо. Донцсон. 7 хоног тисчүүл гайгүй юм бэл. Харин тисээд байвал тэгэл тисчдэг юм байл дээ цааш та. Өөрөө ч бүр идэх хүсэлгүй болоод байдаг юм байлээ. За тэгэхээр өнөөдөр ердөөсөө хэдүүлээ. Үерхэл нөхөрлөө уншнаа. Ойд үерхэл нөхөрлөө унш догдолсонгүй. Тэгэхээр өнөөдөр үерхэл нөхөрлөө унш сайхан догдолцгоё. Тэгээ манай захиад болсон байгаа. Захиануудаа бүгдийг шүүсэн байгаа. Тэгээ захиан уншигдаагүй хүмүүс байвал үнэхээр sorry. Тэр бол яаж байгаа? Шалгуурт орог баг. Тий нөгөө нэг урд нь давтагдсан, урд нь гарсан түүхтэй адилхан түүхүүд байгаад ах юм бол тэднийг нь уншихгүй байгаа. Тий. За, манай болжмор энэ сууж байна. За, ер нь л ямар шалгуураар захиануудаа шүүж авдаг вэ? За, өөртөө ихтэй л шүү дээ. За давтагдахгүй нэг юм гоё сонирхолтой түүхнүүдийг мимик дор байгаа шүү дээ. Ингэж барьсан үстэй байхгүй шүү. Ингэж бариад байвал яаж штэ? Бүр ингээ үлээгээ ярьж таарсан. За. Ямар шалгуураар шүүдэг вэ? давтагдаагүй. Сонирхолтой. Уйлан валент. Тийм драматик Тийм байвал авдаг уу? Тий. За. Баярлаа. Баярлж авдээ шүү. шалгуур өндөртэй. Тэгээд ёо үерхэл нөхөрлийн захианууд бол дууссан байгаа. Тэгээд бус захианууд байгаа юу? Жоохон байгаа юу. За тэгээд урдны захианууд маань жоохон яатсан. Бид нөгөө нэг хаана яваад байгаагаа алдсан байсан. Тэ. Тэр одоо яагаад жалдагдчихсныг өстө мэдэхгүй байх болчмруудаа. Нөгөө ирэмдлээгүү. За. Уг нь болчмруудын ажил юм байгаа юм. Тэгээд тэгсэн чинь харин манай нэг хамгийн сүүлийн үерхэл нөхөрл ярьсан захиан дээр
нэг хүүхдийн захиа 3 удаа татагдсан байсан гэд тэгсэн байсан. 3 удаа юу? Тий. Тэр жоохон сони юм болсон шүү. Тэгээ тэрнээс болоод Өдөртөө нэг захиа биш байлгүй дээ. Зүгээр нэг хүүхэд 3 удаа явуулсан болов. Тэр мэдхгүй. Гэтэ ер нь уншижсэн захиагаа баг мэддэг юм байна. 3 бол боломжгүй бах уу. За нэг тиймэрхүү байна. Тэгээд эйш болж байгаа. Тэгээд бүгдээрээ хүссэн оноогоо авсан байх гэж найдаж байна. Хүссэн оноогоо аваагүй байсан ч зүгээр дээ. Амьдрал эйшээр дуусахгүй. Тийм. Би тэд дараа жил эйш өгнө. Тэгээд тий. Эшэж байгаа ажил. Жага ягаал. Жага хэцүү сонсогдож байна да. Гэтэ яах вэ зүгээрээ хичээлээ явж явахд болно доо. Аа. Тийм ээ. За захиалга. захиалгуур. За first захиа. Надаас эхлэвч үү? Ааха. Өөр захиа маш гоё юм. Ханаас эхэлж байгаа юм. Энэ үү? Биш үү? Араар тавилт. Наадах чинь. Сайн уу энэ загтлыг унших өдрийн мэнд. Хэдий би 10 жилийн төсөөд 2 жил болсон ч мартагддаггүй нэгэн хайрын түүхээ хуваалцъя. Намайг 10 дугаар ангид байхад яг л миний тайпны нэгэн хөөрхөн хөвгүүн ангид маань орж иж үлээ. Тэр үед нэг ширээнд нэг хүүхэд гэдэг үе байсан юм. Тэр хөвгүүн миний ард суудалд хуваарлагдсан. Бич үсгийн алтайгаа юм л да. Аха. За. Би ч дотроо баярлал. Шилжиж орж ирснээс хойш яг 1 сарын дараагаас нь бид хоёр найзалж эхэлвэ. Өдөр шөнөгүй чаталж видео кол хийдэг болсон. Тэр үедээ би сайн гэж хэлдэггүй л байлаа. Нэмэгтэй хүн байна да. Бардам зандаа дийлдээд хэлээгүй юм. Би ч удаагүй хүнтэй үерхэж эхэлвэ. Намайг дагаад өнөөх маань хүнтэй үерхсэн. Тэгсэн ч бид хоёр чаталдаг хэвээр. Би 12 доо ордог жилдээ үерхэж байсан хүнээсээ ч салсан юм. Өнөөх маань үерхсэн хэвээр би сайн хэвээр ККК. Удалгүй хонхны баяр болоод гэрчлэгээ авах өдөр ирэв. Миний ч баяр гоныг давтсан сонио өдөр болж өнгөрлөө. Яг үдээ өнөөд хүүгүнээ өдөр болгон харахгүй гэсэндээ хаалтан дотор шүү. Гэрчлэгээнүүдээ гардаж авчаад ангидаа орж ирээд баярын нулимс унцгааж байх хооронд өнөөх маань миний уруул дээр чимээгүй хүн үнсэж билээ. Би бүр шок. Ууг нь тэр найз охиноосоо салаагүй байсан л та. Санаа зовох баярлах хоёр зэрэгцээд эвгүй юм байдаг юм бэлээ. Одоо хүртэл найзууд ч стил түүнийг крашлаг гэвэр бодох нэ энэ нь хайр гэдэг нь байх. За, энэ нэг болохгүй юм бол явчихлаа шүү. Харин заавэз 10 дугаар ангида. читинг вэ штэ. Тийш штэ. Нөө микро читинг гэж. Микро. Микро мөн. Макро гэж. Читинг л бол читинг. Гүй гэтээ Бидтэй. харин тийм ингээд энийг гэтээ хайр гэж бодохгүй байна. Хоёулаа талаа найз охин би бидээ сайн юм шүү. Охины салдан байсан юм. Хохтой мөрт сайн байгаа юм байна. Эрэгтэй найз охиндээ мэжиж очиод байсан. Тэр бол үнэхээр балиар байна уу? Гэтээ ингээд тэгээд нөгөө охин ч гэсэн ингээд найз охинтойг нь мэдээр ижиж Энэ хайр энэ л жинхэнэ хайр байх гэдэг бол буруу юм шиг. Би дөөгнөл сайн юм шүү. Тэгээ найз охинтойгоо дийтэй надах чинь. Тэгээ бураахгүй даа. Тэгээ бензин сайн юм уу гэхдээ юм. Ингээд ер нь тэ нэг юм байдаг штэ. Яав юм нэг тайлбарж болох. Тэр охинтойгоо яг дөгөл яг ямар зорилгоор яах гэж үргэсэн. Хайртай болоод үрхэх юм уу? Тэгээд тэнгуүтээ энэ бас нэг охин байлгаад ах юм. Тийм. Ерөөсөө ингээд хайр зүгээр нэг худлаа мэдрэлтэй л мэд. найз охинтой хэрнээ чамайг тэгж байгаа юм чинь чи найз охин байсан бол чамаагаас адилхан тэгэх боломжтой юм шиг санагдаж байна. Тийм бай. Тийм. Муухай штэ Жинхэнэ хайр биш зүгээр л нэг мэдрэмж авахгүй л тэгж санагдаж надад. Яг хоёр охиноос өөр өдрөж авах гээд. Аха. Харин тий. За яг уу Тий. яг уу бид нар мэдэхгүй л дээ. Гэтэ энэ жоохон муухай санагдаад байгаа болохоор ингээд нэг амар ингээ яриад байгаа шүү. За охины талаас яаж үзээ л да. Охин бол жишээсээ энэ бол ингээд хайр байх гэж бас бодож штэ тий. Итгэцэн тий. Яг уу хайр байж болохлах. Бид яг ингээд хоёрын дунд байгаагүй лаа барай зогж байгаагүй болохоор мэдхгүй л тий. Яг манай охин л өөрөө сайн юм шиг нөгөө байл та. Тэгээд нөгөө эрэхтэй нь болохоор тийм биш юм шиг надад тэгсэн. Яг эсвэл яг нөгөө нэг яг ингээд хоёр биндээ сайн.
Гэтэ хоёр биендээ ингээд Бадан зандаа хөтлөгдөд гэж. тийм ингээд нэг юм хоёр биендээ сайн мөртлөө нэг юм үерхээр хэмжээний биш. Одоо юу мэрч тиймэрхүү юм байдаг шүү дээ. Хорхол. Үгүй ээ хорхол шээ нэг юм сайн мөртлөө нэг юм ингээд үерхгүй гэж боддог ч юм уу те. Ойр чаддаг юм шүү. Тийм одоо үерхт би биндээ амар хайртай мөртлөө үерхдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэнгүүтээ ингээд тусдаа өөр хүмүүстэй үерхсэн. Тэгээд цаанаасаа би биндээ өөртөө бас ингээд татагтаад байж магадгүй л юм. Тийм. Ямар сайн юм. Тэгээ манайхан бас юу гэж бодож ин доор комментэнд ортъё. За тэгээ захаа бичсэнд баярлаа. За дараагийн захаа. За энэ 4 сарын 8-нд ирсэн цагтл байна. За. Би одоо 16 настай. Хүүхэд байхаас одоо хүртэл гацалтанд оруулсан амьдралд маань их нөлөө үзүүлсэн асуудлаар дүрэн 5 жилийн хугацааг бичлээ. 21 оны 100 одоогоос 5 жилийн өмнө 11 настай их ичимхий бүрэг хүүхдтэйсэн. Олигтой найзуудгүй дандаа гэртээ байдаг болохоор танилын хүрээлэлж бага байдаг үгүй минь ч мэдэгддэггүй. Нэг өдөр бүр үнэхээр уйдаад болдоггүй гадаагаарч тоглоё гэд гарсан. Харин шилцэн ангийн охин маань талбай дээр нэг хөөрхөн хүүтэй хамт сакс тоглож байлаа. Жохон байсан тэнэгч байсан хараад л сэтгэл алдраад бүр хөөрөөд ивчихсан. Дараа өдөр нь бас дахиад харчих гээд л гарлаа. Бүр яг байрны доор сандал дээр саксны бөмбөгөө барьчихсан сууж исэн. Би бүр банцандаа огт нийлдэггүй ангийнхаа хөвгүүдийг дуудаад ядаж хантай гээд хажуу сандал дээр нь бөөнөрөө сууцгаасан. Тэгсэн Мишелээ гээд хүрээд ирлээ нөгөөх маань. Би чинь Мишель биш нөмөн байхгүй юу? Хөөхий одоо бодохны яриа эхлүүлэх арга нь байсан бололтой санагддаг. Тэр өдрөөс хойш бид хоёр найзалдаг болсон. Дотн гэхээр найзгүй надад их л тавтай тухтай сайхан байдаг байлаа. Удахгүй найзуудтай ч нийлдэг болсон. 4 хүү 3 охин бөөндөө нэг фракц гэх юм уу тийм юм. Гэтэ бид хэд удаан ажиллаагүй. 21 оны тэр ганц зуныг л хамтдаа дэндүү олон дурсамжтай инээ төхөр баяр баясгал уйтгар гунига хуваалцсан 11 настангуудын жижигхэн ертөнцийг бүтээлчэж өнгөрөөсөн. Би ч буцаад гэрээ амьдралдаа шилжсэн. Нөгөө сэтгэл алдарсан хүү маань өөр найз хүнтэй болсон байсан. Бүр дараа надад ч сайн байсан гэдгийг нь баттай мэдсэн. Яг үүндээ би гадралдаг байсан ч хэлж байсан ч л дэндүү бүрэг ичимхий хүүхэд болохоор итгэдэггүй байсан юм аа. 5 жил бид 7 нэг газар амьдарцгаадаг хിവэрэ байсан ч ганц ч удаа нэгэнтэйгээ таалдаагүй. 11 биш 16 настай би гэдэг хүн өсөж том болсон. Энэ 5 жилийн хугацааг дэндүү уйдахартай ямар ч хүүхдийн тод өнгөлөг өдрүүдгүйгээр илээсэн байсан. Гэхдээ төсөөлж байгаагүй том эргэлт гинтгэн толгойлууд минь дэвслээд л авах шиг болсон. Бид 7-гийн нэг хамтдаа инээлтэж байсан сайхан найз минь Тэнгэрийн орныг зорьсон байсан. Ажил явдал дээр нь танихгүй хэрнээ маш олон дурсамжтай хүмүүстэйгээ нүрээрээ тулцгаасан. Бүгд их өөрчлөгдсөн байсан. Чих дүнгнэж толгой бачуураад уйлах гэсэн ч хүчлээд ч нулимс гараагүй. Юу болоод байгааг бүрэн ойлгоогүй. Мэдээ аваад л шууд л очсон. Би ямар ч ухаангүй байсан. Итгэж өгөхгүй мэлрээ байдалд орчихдаг юм билээ. Холбоо байж ганц өдөрч болтугай өмсгөлхийнхэн сонсдог байж гэж харамсаад л. Би тэр байдлаасаа гарч чадахгүй яваад л лээсэн. Тэр үед мэдрэмжээ хуваалцаж болох гэж ганц хүн миний мэдэрснийг бас мэдэрсэн хүн. Надад тийм хүн гарч ирсэн. Үгүй гарч ирсэн биш байсан. Бид 7-гийн 4 хөвгүүний нэг их дараахан хүү байдаг байсан. Би нэг их дуурдаггүй, биенээ тоодоггүй байсан. Тэгсэн тэр орооны ярилцаж үзэхдээ өөрийгөө сонсож байгаа юм шиг л гайхмаар байж үлээ. Төсөөлж байгаагүй төсөөлсөн ч энэ лав биш гэж бодохоор хөвгүнтэйгээ би одоо үерхэж байгаа. Хөө амьдралын эргэлтийн цэгийг нэгээр дуустдаггүй юм шүү. Тэр биш байсан болохоор нөгөөх нь гарч ирж байгаа. Чамайг хизээ нэгэн цагт өдөр хээлдэх хүн гарч ирж л тараа. Эцэст нь гэж хэлэхэд бид биш бурхны бидний биш зааж байгаа. Эцэст нь гэж хэлэхэд бид биш бурхан бидний хувь тавиланг зурдаг шүү дээ. Rest in peace гинэ. Rest in peace. Ямар гоё бичдэг юм бэ те? Амар гоё бичсэн байна. Харамсалтай юм болсон байна те. Энд Тэгэхэндээ юу бол явж исэн бэ?
11 настай. Хинтээ ер нь бол 11 настайдаа хэлсэн юу байна те. Долуулаар нийлдэг байсан байна. Долуулаар нийлж явахдаа тэр дунд нэг бандаа сайн байсан юм тий. Тэгээд тэрийг хэлж чадаагүй чимхий ингэж явсаар хагаад 16. дараа нь өөрт нь сайн байсныг мэдсэн юм шүү дээ. Тэгээд 5 жил яагаад бүр ерөөс тааралдаг юм бол тийм Ойрхон амьд. 5 жил бүр нөгөө доолоотойгоо бүр тааралдаг. тийм нэг байр хэрнээ тааралдаг байх юм тийм. Нөгөө нийлдэг гэдэгтэй гоё. Тийм. Нэг ойролцоо хэрнээ тааралдаг үг. Тэгээд 11 настайгийн 100 л болоод тэгээд 5 жил яваад 16 таа. айгу кино шиг түүхэн. Тий. Тэгээд буцаад ингээд уулзаад нэгдээд байж захта яг өөртөө адилхан мэдэрч байгаа. Яг өөрийнхөө ингээд яг өөртөө адилхан найз банд болж авсан юм биш үү? Тийм. Найз бантайгаа танилцаад төсөөлөөгүй гэж юм те. Тэгээд нөгөө эргэлтийн цэг гэдэг шиг тий. Тийм гоё түүхэн үү? Тийм ээ. Нэг жоохон гонигтэй маад гэж шууд чимэг болчихно. Харин тийм. нэг хэлхэн бол байхгүй юм байна. Яалчуд өөрөө бацхан дээр бурхан бичсэн биз дээ. Бид нар бол хэлхэн бол. Стаа гоё бичсэн байна. Тэгээд цаа бичсэн баярлаа. Нэг ойлгомжтой бичгээр амар гоё од. Тийм амар гоё нэг юм дараалалтай шууд төсөөлөд бодлоо. Айгу кино шиг л сайн. Тийм нэг солонгос кино шиг. Тийм солонгос кино шиг нэг тийм багтаа нэлдэг байж байгаа нийлхий болоод том болоод буцаж уулзаад тэгээд тэр дундаас хайр болж байгаа. Одоо тэгэхээр бүүнээр 16-тай 17-тай бидний өмнө тийм тийм. Хэдэл 11 настай та юу хийж байгаа гэж. 11 настай гэхээр маад үтээдсэн юм шүү дээ. 6 юу? Тий. Би 11-тэй дэвэж илээ гэж. Цэцээ маань одоо тэгэл Карантин байсан шүү дээ. Тийм шүү дээ карантин. хэдүүлж карантинд. Карантин гэжтэй. 6 дугаар ангид карантинд байсан гэж үү? Байсан. 7-д карантинд орсон мэт тийм. 7-нд орсон. Яг 5 хагас орсон шүү дээ. За next захиавсан баялаа. За баярлаа. За дараагийн захиа. 4 сарын 9-нд бичсэн захиа байна. За хаанаас бас хэзээж юм ямар нэгэн байдлаар чимэн заавал олж уншаад намайг санаасай. Өсвөр насны минь хамгийн хүнд үе. Орчлон тэр чигээр миний нөгөө тал зогсож байсан юм. Тэдний нэг нь миний нойр. Өөрийн 5 хүртэл нойрог ногт хүрэхгүй. Хүлээж ял шалахгүй. 30-аас 2 цаг л унтдаг. Тэр өдөр ялгарах зүйл байгаагүй. Нойр минь бас хүрээгүй. Зарын постн доор цамсны зураг үлдээсэн нэг сэтгэл очиргүй олон хүн хаахад реакц зарчсан байхаар нь профайлоор нь ороод харчихсан юм аа. Нөгөө л 22-оос 23 он байдаг асар олон охидтой найз царайлаг хөвгүн. Дотох юу байх вэ гэд фрэнд реквест дарсан үеэс л амьдрал минь тэр чигээр өөрчлөгдсөн юм. Миний бас шартаа гихэлта манай сумын хоёрч найз охин найз болчихсон байсан учраас л илүү гарах гэсэн хэрэг. Шөнийн нэг цагт онлайн байгаа эхлэгдэг ногоон бүөрхэд түүнээс өөр хүнд байгаагүй. Юу ч хэлүүлсэн сандаггүй. Гэхдээ угаасаа л таньдаг хизээний мэддэг хүн дулаахан байсан. Тэр минь хотынх байсан. Би бол хөдөөнөөс сумын байдаг охин. Анх бичлсэн өдрөө бүхнээ эмэлзээ тэр дорол найз ариланд очсон юм. 2 цаг 47 минутанд зүрхтэй чат. Нэг өдөр биш өдөр бүрийнх болсон. Өвлийн жиндүү өдрүүд улирсаар л тэгээд яасан гэж 2 сарын 14 хайрын баяр энэ үед үнэхээр дасчихсан байсан юм аа. Гэтэ намайг андаа гэж уддаг. Дуудах бүрээд зүрх унтарч байсан юм. Өдөр дуусах төгчээ. Бүрийг тасарчгаж уцаа нэгэд харлаа чаад ирсэн байна. Түүнээс шүү дээ. Чи бид хоёр гайгүй удаан харьцлаа. Одоо арай өөр төвшөнд очиж ёстой гэж бодлоо. Чи юу гэж бодож байна? Гэхдээ зүрх маань цээжээ цоолоод гараад ирэх нөө гэх шиг бөмбөрт билээ. Бусад хүүхдийн шиг л ихэлсэн. Зүрхтэй тэм нялуу өгс хүний доор орохгүй байх нүдээ харалцахын хүслэн гээд адилхан л байсан. Хамстаа эдэг тэгээд тавьдаг хуудас нээсэн гэд боддоо. Вау. Одоо бодоход яг тэр үед үерхэл бич жаахан хүүхдүүдээс аниуш занал дахиад нэг шин зүйлийг хайж эхэлж байж тээ. Хайсан зүйлээ олоод түүнтэйгээ үерхэд удаагүй байхдаа би уйдчихсан юм аа. Тэнгэр намайг нэргээд тэрхэл хугацааг өнөө хүртэл бүх юм нурсан юм. Тэр утас ашиглахаа болж байгаагаа хэлсэн. Дахиад л хүнд зүйл. Facebook user дуусгая гэж хэлсэн би өөрөө учир надад тухайн мөчтэй хүнд байгаагүй.
Өдөр хоног түүнтэй уулзрахаас өмнө ямар л байсан яг тийм хэвэн дээр өнгөрч байсан юм. 5 сарын 13 төрсөн өдөр минь тэр орой манай агч надад нэрийг нь хэлээд тэр л чамайг хайрладаг байсан да. Тэрийг олон охиноос чамайг гэсэн хүн юм чинь хайртай л байсан байгаа шүү дээ гэж хэлсэн. Хэлэхүүг олцсонгүй. Харж ирээд уйлцглаа. 3 хоног толгойноос минь өнгөрсөнд үлдсэн бүхэн өхнөөсөд тоглоулагдаад үнэхээр амтан болсон 30 жил шиг 3 хоног байлаа. 5 сарын 17 найзаас нь асууж байгаа шинэ хаягийг нь ороод харахад хамтаа нээс хууцыг дандаа дэмжиж байдаг хүүхэд байлаа. Салснаас хойш би бичиж нийтэлж эхэлсэн юм. Профайл зургийн доор миний зохиосон үнэн худлын хоорондын зайд холын харилцаа оршин гэсэн үг байхыг нь үзээд намайг мартаагүй гэд бат итгэжсэн байсан. Сайн муугаа мэлзээ шууд л өнгөрсөн хоногт бүрт юу болсон гэж өнгөрснөө ярилцахад тэр минь шинэ хүнтэй үерхэд удаагүй байлаа. Амжилт хүсээд хэсэгтэл эргэж холбоо бариагүй юм. Нэг өдөр пост гүйлгэж байгаа салсныг мэдчихэд шууд бичсэн. Урдын шигэ байх ивэ олоогүй байж байтал тэр хөдөө гарах болсон. Сүлжээгүй гэдгээ надад хэлээгүй. Гинэт л гараад явчихсан. 1 сарын турш өдөр бүр орж харснаа сандаг л юм. Сумын 100 жилийн орой ороод ирчихжээ. Ногоон бүрэнх нь байж байна. Санснаа хэлсэн тэрч бас намайг сансан гэлээ. Тэр жилийн 100 яалтч үгүй бидний 100 байгаагүй. Бид нөгөөдөр нь хөдөө явах болчихлоо бас л үжээгүй. Би 14 хоног л хөдөө байсан. Тэр хугацаанд шөнийн зүүдлэж харин өдөр нь бодох завгүй ажиллаж байлаа. 2 удаа сүлжээ орох уул руу 10 км алхаж хүрсэндээ. Бас буцах өдрөө тэгсэн ядан хүлээж сумын төв ортлоо нэг л хүний дотроо тээж байлаа. Гэрээс холдоод царай алдаад ус гизэг мөн өрөөж гунтахад бүх хүн л таргалцаж борлсон байна чи юм байна гэж шүүж байхад ганц л хүн чи юм сайхан шүү гэсэн хүн нь яах аргагүй тэр мөн 8 сарын 31-нд энэ өдөр хүртэл би ганц л үгийг хүлээсэн тэслэгээ өөрөө үерхий гэд хэлчихлээ. Яаж баярлаж байсныг нь одоо л санаж байна. Гэхдээ энэ удаа тэр биш байлаа. Тэр над руу уурлаж загнаж заримдаа бүр зүгээр л чимээгүй юу ч хизэж байгаагүй юм шиг орхидог болсон байлаа. Миний буруугаа сууд түүнийхөө мэдхэм алга. Тэр л өдөр өөрийн дөрөв хүртэл гоё сайхан үгээ булаалдах бус хорвоогийн хамгийн муухай гэснийг уцтны арзаа урсгаж байсан нь анхны удаа байлаа. Салах дээрээ тулаад маргааш өглөө нэвлэрхийн эрхэнд анх удаа уцаа ярьж хоолойг сонсоод уурлах биш уярхаж билээ. Гэтэ энэ дандаа үргэлжлэх болов. Хөр хөгнүүд нь хэлхэн цөөрч таймгүйгээр зогсохгүй бүр нэг нэмж өгөхгүй болов. Нэгнийхээ хэлсэн үгэнд дөрөө гаргано хайж хамгийн хатуу хамгийн ширүүн гэсэн үг бүрийг түүний амнаас миний амнаас тэр сонсож байлаа. Басалт нэг хэрүүл уйлаа. Би уйлчихсан дээрээ түүнд хэлье гэж бодоод аав ээж гүйгээр имээтэйгээ байдаг тэдний салаад 2 тишээ холцсон хэлэхдээ түүний надаас явах байх гэж айж байсан. Харин тэр илүү ойлгож илүү намайг хайрласан үе үеийнхэн сална гэсэн нэрээр 2 тал тарчилж тэр бүрийд нь би түүнийг гуйж говшид эргэдэг үлдээдэг гэсэндээ яг тэр зүйл өнгөрсөн хавар дахин болсон. Дахиад л би надтай үлдээж намайг хайрл гэж гуйсан сүүлийн удаа над дээр ирсэн. Энэ л 100 бидний 100 байсан. Энэ 100 хайр бараа зууж ажил хийсэн юм аа. Намайг анзаарах нь багассан ч намайг хайрлах итгэлэн тасараагүй байсантай зэрэгцэн би хотод ихчийнхээ хүүхдийг харахаар ирсэн байлаа. Эхний удаа түүний зав миний боломж хомсгон байж би босоод наадмаар 10 хоног гэртээ ирлээ. Дахиад л хэрэлдээд авлаа. Удахгүй уулзахаа мэдэж байсан учраас би биеэ барьж байлаа. Хэлсэн өгнүүдэд нь жаахан омдоод би дуугаар орчихсан юм аа. Аргадаад л шүнжин уцаар ирээд эрэхлээд л хонсон юмдаг. Би нэрээ тоохгүй үед нь дандаа хайртай юм уу гэж шалдаг байсан юм аа. Тэр бүрийг хайртайгаа тийм олон янзар хэлэхээс бас алхдаг байсан байх та. Бусад хот руу явлаа. Миний сүлж хөсөж тэгсэж ирсэн өдөр минь мягмар гариг байлаа. Би гэрээс гарах боломжтой учраас түүнийг гэртээ дуудлаа. Тэр ирлээ. Хайр минь хараад дахиад дууралцлаа. 10 сартай дүү минь учиргүй айж уйлаа. Түүнийг нөгөө өрөөнд нэг цаг хэртээ ганцаараа хийсэн хоолоож өгөхгүй суулгачихсан да. Харамсаад шанахгүй. Дүүгөө унтуулчгаад хайр дээр очиод хамтаа байсан тэр 30 минутыг 30 жил чайгаад олохгүйгээ би мэднэ. Үйл минь доор ирчихээр нь хэрэг болгоно оруулж ирээд бороо орсны дараах тэр гудмаар хөтөлцөөд алах ямар сайхан байсан гэж. Дэлгүүр ороод жаахан хүнс аваад 20 гартай тортой юм бариад гарч ирэхэд нь тэр хоёуланг нь авах гэхэд нь албаар нэгийг нь л өгсөн юм. Хөтлөх гэсэндээ шүү дээ. Орцоор орлоо 4 дахь хайр нь явлаа шүү. Би юу ч хэлгүйгээр чимээгүй зогслоо.
Бодлыг мань уншжээ. Миний зүүн хацар дээр хонхорхой талд минь үнсээд халуун гараараа тэврээд л авахт нь би эзэж хинээрч ингэ тэврүүлж бас үнсүүлээгүйгээ мэдэрсэн. Үерхэл анхны үнсэлтээр дуусч хайр анхны үнсэлтээр эхэлдэг юм гин билээ. Бид хоёрын харин тэн дууссан юм. Тагш над дээр ирээгүй. Хэд хоногийн дараагаас анхаарал тавих нь багасж миний уурлах ихсээ түүнийгээ даган хэрэлдэх нь илүү өксөж хэрэлдэхээ хизээж хэлж үзээгүй тийм айхтар үгсийг хайр нөр хөдөж орхисон доо. Ирээд тэврээсээ нүдээ хараад ярилцгал юм бол асуул хэсүүдэхгүй дээ гэд их л хүссэн. Тэр тэгээгүй хайртай гэдгээс хэллээ олон хоноо. Би яг тэр орой 7 сарын 31-ний орой би асуучихсан. Чи надтай жаргаж байна уу? Үгүй байж хайр нь хөрчгсөн байж явна. Чи надтай жаргаж байна уу? Үгүй байж хайр нь хөрчгсөн байж. Явна хүснээ хийж ганцаараа байна гэж хэлсэн. Авч үлдэх гэж бүтэн 24 тасралтгүй бичиж өөрийгөө үн цэнэгүй гэдгээ дахиад сануулчихсанд явах гэсэн тэр шийдлийг нь бүр батлаад өгсөн гэж бодож байна. Тэр өдрөөс хойш 7 хоногт би 5 хил асаж мах идэж чадхаа байж унтхам нэгсээд шөнийн зүттэй минь чи надад ирдэг болсон. Би гэртээ босож ирсэн. Хичээлж орж байна. Бодохгүй санахгүй өдөр над даалга би чамгүйгээр үүсэж чадхаа байчихжээ. Чи миний аавын оронд аав ээж минь оронд ээж байсан чамд дэмтэх баярлалаа. Тэднээс аваагүй хайрыг чи минь л нөхөж 14 жил ангаж ирсэн сэтгэлийг зүрхээр ундалсан юм шүү. Амьд байх ямар гайхалтай надад мэдрүүлж ганцаараа ч бай зүтгэл байх хэрэгтэй анхааруулжээ. Надад чи юм орчлон тэр жигтэнд өгсөн. Бурхан надад өгсөн. Амьдралд хосогдох цорын ганцлтгаа минь. Тэндээс энэ хүртэл надад байсан ёроолгүй хар нөхнөөс үүрээд гарсанд шүлэг бичдэг болгосонд амьд байлгаж байгаа чинь насаа дуустал талархаж амьсгаад асарт дурсаж амьдрнаа. Хайртай шүү. Жаргаж амьдрах хувьтай хүн шүү. Ээжгээс сайн хараарай. Дүгөө баг зодоорой. Хатууг амнаасаа битгий унгаарай. Дандаа хүний дээр дүүлж яваарай. Ягаа өнгө шиг эгэлэг бүхэн чамд минь байг. Хансах хувийн нэг бол алсын замдаа бисээ түшин бизээ. Хайртай минь жаахан том болсон хойноо устчирсан ч болоосаа эхлээд бид хоёр хүүхч үерхэж дараа нь бүр дасчгаад хоёр эр хүн заримдаа бүр хоёр бүсгүй шиг явжтэй. 2024 8 сарын 31-ээс 2025 оны 8 сарын 1 хүртэл. Ямар хөөрхөн 24 оны 8 сарын 31-ээс 25 оны 8 сарын 1 хүртэл. Бараг жил гарсан болох гэсэн байна. Нилээ урцгай шүү. Амар урцгай болоо. Тэгээд дээрэс нь айгүй гоё ичдэг юм байна. Амар гоё зүрлүүд орж ирлээ. Шүлэг бичдэг болгосон гэж юм тий. Тэр яг хэлчихсэн юм биш л да. Тэр нөгөө намайг хайрлаач, намайг авч үлдээж гэж байгааз. Тэр яг нөгөө эцэг ихийн хайр эсвэл нэг өөрийгөө хайрлаж чадаагүйгээс болоод ингээд бусдаас хайр гэхэд. Тэр яг тэрийг өөрөө мэдж байгаа болохоор аим сайн. аавын орондоо ээж минь оронд тэгж байсан гэж байна шүү дээ. Ялч аав ээжээс мэдрээгүй хайрыг өгсөн гэдэг өөрөө хэллээ. Тэгээд ер нь хоёулаа өсвөр насны дээр явж байгаа. Тэгээд том болж байгаа хөлбөрүүд нь бас хаахаа болоод тэгээс ассан гэж бодож байна. Эхний хэлхийг нь бол зөвхөн хүүхдээ үерхэлсэн юм шүү дээ. Хүүхдээ үерхэлж гисэн ер нь л хөөрхөн л дээ. Бид нар ч гэсэн яг үндэ хүүхэд шүү дээ. Хүүхдээ үерхэл гоё л та. За дахиад бичсэн баялаа. Амар гоё бичсэн байна. Гадаа амар гоё болчихоо. Нарг болчлаа. Тийм амар гоё. Сая бүр ихтэй. Тэр нөгөө нэг үг нь амар байсан. Амар хөөрхөн байсан. Үерхэл анхны үнсэл дээр дуусч хайр анхны үнсэл дээр эхэлдэг гэдэг тэр амар хөөрхөн үстэй. Тэр айгу хайлайт болж үлдлээ надаа. Би жоохон байж яжгаад ингээд татханаа. Энэ ялаа байгаа шүү. Ялаа байгаа шүү. Ингээд ялаа байгаад байгаа шүү. Ялааны дээр. За, дараагийн зохио. 4 сарын 9-нд ирсэн. За 10 жилдээ нөгөө ангийнхаа нэг банд сайн боллоо. Тэр үедээ би сайн л гэ найзуудаа яриад байхаас биш өөрөөр тэрэнд мэдрэгдэх үйлдэл анхандаа бол хийж байгаагүй. Ягаад юунд нь сайн болсон гэдгээ одоо л мэддэггүй. Их л сайн магадгүй бүр хайртай байх. Тэрийг мэдээд байгаа юм. Сургуультай шилжиж ороод нэг жил болж байсан байх. Хизэнээс ч сайн болчихсон юм бүү мэд. Нэг л мэдхэд би сайн гэд яриад явдаг байсан. Нэг удаа сургуулийн коридорт ус аваа зогсож байтал нэг өндөр хүн л хоёр гараа миний
хоёр талаас ус цэвэршүүлэгч дээр тавиад миний ард зогслоо. Би нэгж тоосонгүй ангийнхаа хүүхдийг л байна гэж бодоод гарнаас нь бариад усаа аваад ирэхтэл тэр шүү. Байж байгаа. За яач юу? Тэгж байтал нэх өндөр хүн л хоёр гараа миний хоёр талаар ус цэвэршүүлэгч дээр тавиад ард зогслоо. Доор ингээд тавьсан юм байна. Ард зогслоо. Ингээ ус аваа явж за. Үгүй ус Гэ биш. За. What the fuck? За. Тэрхнээ. Чи үзүүлэхгүй. Тэгсэн байна. За би. Тэгсэн л биш. За цэвэршүүлэгчдэр тавиад миний ард зогслоо. Ард нь зогсоод хоёр ингээд тавьчихсан байна. Үгүй өндөр хүн хэмжээнд дээш ингээд тавьсан юм шүү. За би ч нэг тоосонгүй ангийнхаа хүүхдийг л байна гэж бодоод. Ингээ байгаад гарч яхараад додгүй. Ангийнхаа хүүхдүүд байна гэж. Анги за. Чи энэ хүнтэй нь олж уулзах юм эсвэл? За. Биш нэг тоосонгүй ангийнхаа хүүхдийг л байна гэж бодоод гарнаас нь бариад усаа аваад эргээд тартал. За чи юу шиптэй. Их дорштолж билээ, их догдолж билээ л гэж юм. Тэгээд хэсэг сайн явсны эцэст дугаарыг нь олж аваад мессеж бэлчилж эхэлсэн. Хүүхэд байсан болохоор эмээгийнхээ утаснаас нэгж хусаад л бичилчиж өгөн шүү дээ. Мессеж бичэлцдэг байж байгаад би түүнийг хичээлээс өмнө залгаж сэрээдэг боллоо. Сүүлдээ дими зүгээр л уцаар ярьдаг болсон би бол бүр нисэж байгаа юм чинь миний амьдралыг мартагдахгүй хүн юм л та. 14-тэй байхдаа тэр бандд сайн болж билээ. Одоо би 21-тэй. Одоо 14-тэй байхаа. 7 жил өнгөрсөн ба шүү. Бандд сайн болж байжээ. Одоо би 21-тэй л дээ. Гэхдээ одоо ч бодогддог. Энэ л хүүгний хойноос гүйж хаягдаад уйлж дахиж харьцаж болох бүхэл арга хэрэглээд тэрнтэй л байх гэсэн тэр он жилүүд миний хувьд их үнцэнтэй цаг хугацаа. Би анх удаа хүүгний хойноос гүйж үзсэн, анх удаа хүүгнээс уйлж үзсэн, анх удаа зүрх минь догдолж үзсэн. Тэгээд хайрлаж байхдаа сайн байхдаа хэлж чадаагүй юм одоо ч гэсэн хэлэх зориг хүрэхгүй байгаа болохоор энд бичлээ. Амьдралд адилхан алдаж онжил яваа байх чи бол миний хизээж мартахгүй сайхан дурсамж би одоо ч чамайг сэтгэлдээ дурсаж нандиндаг миний хувьд чи маш онцгой үнцэнтэй хүн шүү. Хамгийн сайхан бүхнийг хүртэж амьдраарай. Өөртөө хүсдэг бүх сайхан бүхнээ би чамд хүснэ. Хөөрхи. Гэхдээ бас амар гоё бичсэн байна. Бас төсөөлөгдлөө. Битээр бол шууд үлдсэн. За яваарай. Явчих. Бэрэж. Цаа. Би явсаа. Яага хүл нүцгий яваад байгаа юм бэ? Ер нь бол байгаль мэд айл эзэн унтарсан байна. Юу? Утас нь унтарсан мөн үү? Тэр хаанаас эхэлж унтарсан юм бол? Чи на хайр омс штэ. Зүгээр ингээд ер нь бол тий халтар газар явжсэн юм. За авдын болоод байсан. Утас унтарчлаа. Утас унтарсан байсан байна. Бид хоёр бол амар сая ингээд дүрсэлж мөрслээ ингээд. Харин тий тэр одоо орсон юм болоо. Ээж орсон баха. Орсон байгаасаа гэж хүсэж байна. Бид хоёр бол сая стандарыг өөрчлөж мэслээд алж байсан юм. За одоо ингээд дараагийн захиан орё. За 5 сарын 24-нд ирсэн захиа байна. Та нар цээжнээс гардаггүй дуу мартаж чаддаггүй хүн гэж байдаг уу? Надад бол байдаг. Сайн мэн үү? Энэ түүхээ бичгүү байх уу гэж их бодлоо. Гэхдээ эцэст нь бичгээр шийдсэн юм. Энийг уншаад зарим нь инээж магадгүй, зарим нь надад ууралжиж магадгүй. Магадгүй дунд нь гунилагч байх. Гэхдээ энэ бол миний амьдралд үнэхээр болсон зүйл. Бүх зүйл намайг 10 дугаар ангид байхад эхэлсэн. Би Mobile Legends тоглодог байсан болохоор тоглоомын группүүдэд их байдаг байлаа. Тэнд дандаа мобайл тоглодог хүүхдүүд байдаг. Тэр үедээ би их олон охинтой харьцдаг байсан. Энийгээ зөвтгөхгүй. Жинхнээсээ хүн дурлж үзээгүй зүгээр л үйдсэн үедээ чадалдаг байлаа. Надад сайн охид ч их байсан. Зарим нь бүр миний араас гүйдэг байлаа. Гэхдээ ганцхан охин л намайг огтоодоггүй байсан юм. Нүүр өхгүй, чатанд чаруулахгүй. Тэгэхээр нь би энэ их зантай охин байна да. Өөртөө тасгаж байгаад хайчихъя гэж бодоод найзын хүсэлт явуулсан. Ашгүй авсан. Тэгээд би тасралтгүй чат бичиж эхэлсэн. Гэхдээ өнөөх охин чи ерөөсөө тоохгүй хിവэрэ. Син хийгээл алга болно. Заримдаа бүр бүтэн өдөр хариулахгүй. Би чантраагүй ямар их зантай юм бэ л гэж боддог байлаа.
Удалгүй найзуудынх нь хүрээлд орч чадсан. Завтай үедээ хамт мобайл тоглодог болсон. Анхандаа би охин эн чинь муу тоглодог байлгүй гэж бодсон чинь ёстой эсэргээрээ надаас ч илүү тоглодог байж таарсан. Тэр үеэс л баг багаар сонирхож эхэлсэн дээ. Явандаа бид хоёр их сайн найзууд болсон. Уцаар ярддаг, хамт тоглодог. Нэг өдөр сториг нь үздэл үнэхээр хөөрхөн охин байсан. Орос царайтай. Дараа нь мэдхэд ээж нь Монгол аав нь орос юм билээ. Гэтэ ааш нь хэвээрээ. Намайг байнга шоолно. Femboy, ladyboy, тэнэг тэрэн гэж хэлж болох бүх юмар хэлнэ. Тэгээд өөрөө тэрэндээ хачин их кайфтай. Заримдаа уур хөрмээр мөртлөө тэрийг нь сонсохоор инээд түрээд байдаг байсан. Бүр нэр насаа ч хэлдэггүй байлаа. 4 сар болж байж арай гэж нэр хэлсэн. Тэгсэн надаас нэг насаар ихч 11-р ангийн охин байсан. Дархан зурдаг. Амралтаараа дархан яваад анх уулзсан юм. Чатаар өндрөө худлаа ярьдаг байлгүй гэж боддог байсан чи үнэхээр 187 см. Йоо! Вау! Дай. Бас зурагнаасаа илүү хөөрхөн охин байсан. Хараад л анхны харцаар дурлсан байх. Би 180 болохоор намайг дандаа шоргоолж гэж дуут. Анх бол өөртөө дасгаж байгаад хаян л гэж боддог байсан. Гэтэл явандаа би өөрөө дасчихсан байсан. Хамгийн их зүүн тэр намайг ердөөл найзаараа хардаг байсан. Гэхдээ бид хоёрын яриа хизээч дуусдаггүй байлаа. Амьдрал ярина, хэрэлдэн, нэвлэрнэ. Заримдаа шөнө 4 хүртэл ярьчаад за унтлаа гэд 5 минутын дараа дахиад чат эхэлнэ. Нийгэм дээр л үргэлж санал нийлдэг байсан. Тэр нь аним. Бид хоёр ижил аним дуртай болохоор шүнжин ярьсан ч үйддэггүй. Өөрийгөө дандаа bisexual гэдэг тэнэг охин байсан да. Бас амар рислер. Заримдаа юу яриад байгааг нь ойлгохгүй мөртлөө улаачихсан суудаг байлаа. Нэг өдөр надад амьдралаа ярьсан. Гэр бүлийн асуудлаасаа болоод 7 дугаар ангиасаа хойш хар бар ажил хийдэг байсан юм билээ. Тэр үед нь би анх удаад хэрийг зүгээр нэг хөвгөлтэй охин биш юм байна гэдгийг ойлгосон. Инээж явдаг хүмүүс дотроо хамгийн их юм нууж явдаг юм билээ. Инээж явдаг хүмүүс дотроо хамгийн их юм нууж явдаг юм билээ. Төрсөн өдрөөр нь би цэцэг явуулсан юм. Гаднаа бол тоохгүй байгаа дүр үзүүлсэн мөртлөө дотроо их баярлсан нь илт байсан. Тэр өдөржин мөнгө үрээд тэнийг юм гэж байсан мөртлөө сторидоо 3 удаа оруулсан байсан. Жил өнгөрөхөд бид хоёр бүр салшгүй болсон байлаа. Тэр үнэхээр ааштай. Гэтэ зөвхөн надад л тэгдэг байсан. Тэр аашинд нь би дэндүү дуртай байжээ. Удалгүй бид хоёр харьцдаг болсон. Би ч тэрэнд сайн, тэр ч надад сайн. Үгүй би бүр хайртай байсан юм байна. Бас шүлэг их бичдэг байсан болохоор надад байнга шүлэг өгнө. Миний найз охин болооч гэж хэлмээр байдаг байсан ч нэгч болоогүй юм шиг санагдаад зөв цагийг нь хүлээдэг байлаа. Гэтэл нэг өдөр надад ийм мөртөө шүлэг явуулсан. Чи миний 7 минут болох уу? Чангаас чанга тврээд үрд би унтъя. Үүр цайсан сэрэхгүйгээр. Тэр үедээ би нэг ихэн бодоогүй. Харин сарын дараа би энэ муудаад эмнэлэг твцсэн. Би их санаа зовсон. Бид хоёр уурч хайраа ил гаргадаг хүмүүс биш байсан ч би дандаа хайртай шүү гэж хэлдэг байсан. Харин тэр хизээч хариу хэлдэггүй байлаа. Нэг өглөө сэртэл надад хайртай шүү хар зүрх гэсэн чат ирсэн байсан. Улаан штий. Хар зүрхтэй. Цэн нүүрэ хар. Хайртай шүү улаан зүрх гэсэн чат ирсэн байсан. Тэр мөчөд би үнэхээр баярлсан. Гэтэ яг дотор нэг л эвгүй болсон. Шууд ихэрлүүн залгасан. Ихэр юм байна. Тэгсэн хагалгаанд орж байгаа гэсэн. Би их санаа зовж айсан. Тэгсэн оройн ихэрэн залгаад нас барчглаа гэж хэлсэн. Тэр мөчөд миний дотор пал хийгээд л явчихсан. Би итгэхээгүй. Итгэхийг хүсээгүй болохоор тэр байх. Би өдөржингөө чат хүлээсэн. Тэнийг фембой тоглох уу гэд ороод ирнэ гэж итгэсэн. Онлайн нь асах болгон зүрх пал хийгээд л явчихдаг байсан. Гэтэ бодит байдал өөр байдаг юм билээ. Тэрнээс хойш хэд хоног би эхнээс нь дуустал чаднуудаа уншиж өөрийгөө үзье ядсан. Анх зүгээр л ашиглаад хайна гэж бодж байсан хүнээ амьдралдаа хамгийн их хайрласан хүнээ болно гэж бодоагүй. Тэр миний анхны хайр байсан. Одоо гинэ. Нулимс зээлгэнэж байна. Йоо. Тэгвэл Өчтөд тэгвэл орч чадаа үйлсэн. Бод ингэ. Йоо. Өнөдөө бороод ирлээ. Нулимс зээлгэн дөө. юу л гэж. Тийм ээ. Айгуу нэг юм зайтай бичсэн байна. Тийм бичсэн болохоор ингээ уншихад амар ойлгомжтой байлаа. Үнэхээр гоё бичсэн байна. Тэгээд
бас л яг кино шиг л захиа байна. Тэг нөгөө нэг энэ дээр л жоохон хоолой зангираа жоохон эвгүй боллоо л доо. Нөгөө нэг хэсэг дээр л юун дээр 7 минут. Тэнийх фэнбой тоглох уу гэт. Тэгээд ороод ирээсэй гэ зөндөө ингээд бодсон гэд. No comment. ярих юм орж ирдэг. Rest in peace. Тэгээд амьдтаа бие хайрлаарай л гэж хэлье да. Тэгээд манай охин бас ердөөсөө нэг юм хүмүүс байдаг шүү дээ, ингээ хайраа илэрхийлдэггүй. Тийм хүн байсан ч гэсэн яг ингээд сүүлийн мөчтөө яг хайртай шүү гэд хэлээд тэгээд явсан байна. Манд нөхөж байгаа амар харамссан л ах та. Ерөөсөө уулзаа. Тэгээд гой газар руу явсан баха. Гой газар руу л явсан бах. Тэгж бодох хэрэгтэй. Явуулсан шүлгийг нь дахиад нэг унших уу. Тоглоомоор бас айгүй хайрын юу ихэлдэг юм шиг байна тий. Mobile Legends гэж вэ шүү. Айгүй бас өндөр хөөрхөн охин байсан мэн. Орос царайтай. Айгүй кул охин шиг санагдлаа тийм ээ. Тэгэхээр Sigma гэрлсэн юм. Sigma. Чиний уцж байгаа юм пад харав. Тэгээ цэнийг найх юм болох. Хардвар. Гэтэл нэг өдөр надад ийм мөртөө шүлэг явуулсан. Чи миний 7 минут болох уу? Чангаас чанга тврээд өөрт би унтъя. Өөр цайсан ч сэрэхгүйгээр. Нөгөө нэг 7 минутын нутууч нөгөө нэг хүн яг өгөхийнхаа өмнө 7 минутын хугацаанд нөгөө нэг хайртан мос. Тэгээ нөгөө нэг тархинд нь үлдсэн амьдралын туршид өнгөрүүлсэн хамаг нөгөө гоё тусламжууд нь ингээд өнгөрдөг гэсэн шүү дээ. 7 минут илүү 7 секунд илүү. 7 минут. Тийм утгатайгаар битсэн. Яа тийм юм шиг байна. Яараа юу болчихоо. Нулимс зээлгэнж байна. Өөр дөр юм тавьчихнаа ч. За тэгээд цай бичиж явуулсан баярлаа. Тэгээд амьдралынх нь бас ингээд хамгийн нэг юм юу мэрч юм тийм юм. Жаргалтай болон хэцүү үе. Тийм. Үнэхээр л нэрээ инээлээ уйлах төхлөө оёо мэдрэмжүүдийг агуулсан захиа байна. Тэгээ баярлаа. Тэгээ хамгийн сүүлд нь одоо тэр миний анхны хайр байсан. Тэгээд одоо гэд дуусгасан байна. Одоо ч гэсэн миний анхны хайр хэвээрээ. Тэгээд дууны утгаар үлдээсэн болов уу? Одоо гэд дуу ийд штэ. Аха. За баярлаа. За дараагийн захиа. Гой захиа байна. Дараах руу хурд орохгүй л бодох маяг хаад шүү. Шокнд болчихсон. Өө энэ нөгөө нэг 10 20 30 удаа ирдэг захиа шүү. За тэрийг хэлэл 12 ирсэн юм уу? Энэ бүр ингээд өдөр болго ирсээр л байсан. Өдөр болго явуулсан бэлээ. За тэгээд авсан юм аа. Хайш нөгөө юунд ороог гэж бодсон юм бах та. 10 20 удаа орсон гэхэлэр. Зүгээр л явуулсан юм. 10 20 30 удаа явуулсаар. Зүгээр л явуулсан юм уу тий? Аим бэ. За. Сайн уу, би тэр хүүгүнд сайн болоод 4 сар болжээ. Гэд явчихъя. Нэрнийх нь эхний үсэг биш болно. Анх харахад гой хувцалчихсан хөөхөн царайлаг хүү байсан. Тэр орой гэрте очиод шууд найз руугаа чат бичиж байгаа юм чинь яа тэр үнэхээр гал хүүгэн байсан. Тэгээд шууд Facebook request явуултал авчихсан. Ороод харсан чинь статус нь in relationship гэсэн байхаар нь
Өө найз өхөнтэй юм байна гэд ойртоогүй. Тэр над дээр төрүүлж ирээд яриа үднэ. Би ч их л баяртай юм ярина. Дараа нь стресс бухимдлаас болоод найз дээр очиод амар уйлаад намайг уйлж байхыг харчихсан. Тайвшрах гээд юм ууж байтал араас ирээд зүгээр үг гэж асууж байгаа нь сэтгэл тодоор үлдсэн юм. Тэр одоо ч намайг харах болгондоо нүдрүү минь хараад инээ. Инээхтэй нүдэн жижигрээд хацрын улааж байгаа нь цаанаа л зүрх буламар. Гэтэл хэдэн сарын дараа найз өхнөөсөө салсан гэдгийг нь олж мэдвэ. За тэгээд л хэд хоногийн дараа найзуудаараа алхаад тэд нар хоорондоо юм яриад бит хоёр тунж үлдээд юм яриад яв. Их л гоё байсан. Гэтэл гинт би нэрээ найз өхнөөсөө салчихсан шít гэв. Би тийм үү яаж байгаад вэ гэд яриастай. Тэр орой гэртээ орж ирээд бид нартай цуг алхсан. Найзтайгаа чат хичээд тэр найзаасаа намайг анханасаа өөртөө сайн байсан гэдгийг нь мэдсэн. Би бүр шок. Сүүлдэн сонсохны манай сайн найз хэлчихсэн байсан. За тэр жах. Тэгээд бодож байгаа юм чинь өөртөө сайн охин салснаа хэлсэн нь учиртай байх гэдэл. Маргааш нь би намайг өөртөө сайныг мэддгийг мэдчихсэн болохоор харж чадахгүй бүр ичээд ядаж яхад надад дугуй унахыг зааж өгөөд би чинь дотроо өвхөж байгаа юм чинь. Тэр орой бөөнөрөө бараг аруулаа орой 22 цагийн үед зармаг авч идээд байж л. Бөөнөрөө тойрч зогсоод юм яриангаа идэж байсан чинь бид нар дээр олуулаа байж байхад ирснэ. За би харьлаа шүү гэж хэлчихэд яваад өгсөн. Одоо бодоход би харьлаа гэд над руу харахад нь намайг хүргээд өгөөч гэж гуйсан бол бүх зүйл өөр байх байсан ч юм уу хэм мэдлээ. Хүрүүлэх гэдэг юм. Хамт явъя л гэдэг. Хамт яваад. Хим мэдлээ гинэ. Тэгээд зориг гаргаж чад бичсэн дээ. Би өөрөө чад хизээч төрүүлж бичдэг төрлийн хүн биш л дээ. Гэхдээ ганцхан хүнд өөрийгөө self respect бадамжанга хайсан. Тэр би ядаж байхад чин сэтгэлээсээ үнэхээр сайн болчихсон. Чад бичин гэж өөрөө бичиж чадахгүй их бие барьдаг байсан. Тэр ч зөөгөр хариулсан эсвэл синдэн. Тухайн үед түүнийг өөрийн болгох хүслээс илүү өөрийгөө битгий ядраагаад бие бодосоо л гэж үснэ. Ядаргаанд орсон. Түүнийг өөрийн болгох хүслээс илүү өөрийгөө битгий ядраагаад бие бодосоо л гэж үснэ. Ядаргаанд орчих үедээ өдөр болгон шөнө хүртэл ажиллаад унчих үедээ нуруу хүзүүн өвдөж байхад өдөржин ажиллаад хэцүү байгаа даа. Унтаж амарсан болов нойр гутаж стресстэй хэцүү байхтаа идэр гээд байн бодогдож санаа зовно. Инээж байгаа нь ярьж байгаа нь байгаа бүх юм нь хайрламар. Би өөрөө их хүрдэг physical touch төрлийн хүн. Найзуудынхаа биед нүүрэнд юм бодохгүй хүрчдэг. Гэтэ түүнд хизээч албаар хүрэхийг хүсэж байгаагүй. Хүрэхийг хүссэн ч түүнийг нандинаж тэр хитрхи хайран санагдана. Түүний нүд үнэхээр гоё, яг л тэнгэрийн од урсгал усны чимээ шиг. Нүдрүү нойртой харахад агаар хөвж байгаа мэт. Аагаас болж хэдэн шүн давхраагүй болтлоо уйсөө. Товцгоо хэлэхэд тэр намайг тоогоогүй. Магадгүй би хангалттай хөөрхөн биш байсан баг. Тэр миний нүдэнд хурууны үзүүрээ хүргэмгүй эрдэнэ. Толинд харах болгондоо яаж ийм хүнийг тоохов дээ гэж зөндөө бодсон. Одоо мартах гээд өөр хүн сайн болъё гэсэн ч чадахгүй байгаа. Түүнийг мартахын тулд Facebook, Instagram бүх юмараа unfollow remove хийсэн. Мартахын тулд хайртай хүнээ яаж үзээ ядаж чадах вэ дээ. Одоо болтол түүнд яагаад би сайн гэдгээ бодоод олохгүй байгаа. Одоо түүнийг харах болгондоо хичээ цухтаачихдаг. Тэр намайг тэнэг гэж бодож байгаа хта. Энийг бичээ сууж байгаа өөрөөгөө өвдөх шиг битгий олж сонсоосой. Сонсож байвал намайг уучлаарай. Яагаад гэдгийг чи мэдэх үзээ. Гэтэ нэг юм болсон юм шиг байна. Тэр юм болсон юм шиг байна. Яг нэг л юм болчиход болсон. Бэлцсэн юм шиг. Дэрэгдчихий. Дэрэгддээ бичээгөө тий. Бичээгүй. Биш өсөөгөө. Ягаад гэсэн чи өөрөө мэдж байгаа гэж юм бэ. Манай охин жоохон бандаа гомдоодсон болов. Гомдоодсон юм шиг байна. Тэгээд өвн ингээд өөртөө сайн бас мэдсэн. Тэгээд дугуй зааж өгч мөгөөд. Тэгээд амар гоё атаахаа явчихсаа гинэт гэсэн шүү дээ. Өвн сайн гэдгээ мэдсэн. Тэгээд нөгөөтгөн дугуй зааж өгөө. Тэгээд айгу явчихна гэж бодсон. Дугуй зааж өгнө. Ямар айгу бэ? Дугуй зааж өгснгийг л айгу төгөлдөр айгу дугуй зааж өгөх хүсдэг юм шиг байна. Өөрөө чаддаг юм уу эсвэл? Би өөрөө чаддаг. Нэр юу?
тэгээ дугуй заалгамаар байгаа юм бэ штэ. За өөсөө комент хийжээрэй. За төвлөлт дугуй зааж өгөх охин байна уу? Тэр яаж вэ? Яа тийм. Яах гэж хэлээ. За гоё л шүү дээ. Дугуй тааж өгөх байна. Нэ хайрын дүүхэн тэгэж ирчих юм шүү дээ. Ямар тийм. Дугуй зааж өгөх охин байвал кал. Хин залгаа байна. Оцсон. Бүксөө хаш. За Хин дагж ийн гэдэг. за дараагийн цахим. Хин бэ? Дэмэл нүү? Мөжиг. За 6 сарын 20 битэн цаг байна. Надад 50 гэж. За. Сайн уу Сөүлнүүд клуб нэг жил 9 сарын өмнө анх сагсны сагсмгийн аврагчлаар тэмцээн болох үеэр манай ангийнхан тэдний ангитай таарад би дэмжээл байж байсан. Нэг хөрхөн царайлаг гой үстэй хөвгөн нэгээл тоглоод би ямар хөрхөн хүүвэ гээл бүр тэгээд ангийнхан хүүхдээс нэрийг нь асуусан чинь нэрийг нь хэлж өгдөггүй. Тэгээл гойсны эцэс нэрийг нь мэдээд төрсөн өдрийг нь мэдээд айжиг нь мэдээд сахин тэмцээний дараахан урлагийн хөслөг болвоо. Манайхан ч бэлдээд манай краша ангид бэлдээд би бэлдэж байх агуур Сэмэрхэн дондор гарч ирэл дээшээ 3 давхлуу гарч краша харчаад явж байсан чинь манай ангийн хүүхэд мэдээд тэгээд намайг сайн гэдэг маань крашт маань хилээд краш маш намайг мэдээд сургууль даяараа нөгөө жэгийн охин чинь Егэ бандит сайн гэдэг яриа олширвоо. Гоо манай сургуулаагүй юу? Манай анги юм шүү. Харин тий. Нөгөө жэгийн охин чинь Егийн бандит сайн гэдэг яриа олширвоо. Тэгэл би краштай таарах болгоноо доглоо зүрх түг гээл Егийн хүүхдүүд намайг харахаараа хөө энэ нөгөө чамд сайн гэж байдаг охин чинь энэ мэдтэй гээ тэгээд өвлийн амралт боллоо. Би ч нилийн завгүй краш руугаа юм бичээ гэж бич чадахгүй айгаад чаддаггүй. Тэгээд хичээл ороод манай найз нэг бандит сайн болчлоо гэхээр нь манай краш биш л байгаасаа гэж хүссэн чинь манай крашийн найз нь болж таарсан. 2-3 сар крашлаагүй юм шиг краша 4 сар гаргалаа. Тэгэл краш нэг охин сайн гэдэг нь мэдээд одоо ерөнхийдөө татъя дөө гээд байж байлаа. Тэгэл Гуанз руу явж байсан. Краш өдөөс ирж байсан. Тэгэл нэг хөрхийн сайн уу гэд би балмагдаад юуш дуурахгүй шокроод зүрх төгтөгөөл Гуанз орсон юмгүй ангируугаа догтлоостой ороод хичээл дээр бодоо хичээлийгээ чаддаггүй. Тэгэл тарлаа. Маргааш нь ангид сууж байсан чинь гаднаас ангийн багш орж ирээд за хэдүүлээ зугааланд явахаар болмоо. Зугаалганд явахаар боллоо. Энэ 5 дахь өдөр бүгдээрээ хөгжлөө зурсамжтай явцгаан шүү. Тэгэл нөгөөдөр бүгдээрээ өглөөс 8 цаг цугдраад явах гээл ангийнхнаараа автобусандаа суугаал байж байсан гаднаас манай краш ангийн хөвгд орж ирээл тэгэл манай краш яг байгаадаа гэсэн чинь өөдөөс орж ирээл миний хацар улаагаад ичээд игсэн чи тэр хоёр талын ангийнхан ингүүнэ хөөе танай краш чинь гээд би бүр санаа зовоод урд краш суудсан галуур дөхөн чи галуу чадахгүй санаа зовоод очих газар хүртэл гайгүй явж байсан чинь шорон зам руу салдаг хэсгээр манай краш хоошоо очоод суудаг байхгүй юу. Манай хөвгүүд хоошоо сууцгаагаад краш маань хоошоо суулаа. Тэгсэн манай хөвгүүд ингүүнэ энийг хардаа төгсөө танай краш гэж орилоо. Тэгсэн чинь краш маань амар хөөрхөн инээгээд би улаагаад галууцаад очих газар дээр буулаа. Тэгэл ангийнхнаараа гэртээ очиод юм хумаа янз тавьчаад байж байсан. Хөтөж багш маань за одоо бүгдээрээ хөлбөм талбай дээр нэт болон бүгдээрээ бэлдээрээ гэж бид хамгийн түрүүнд очиод байж байсан. Егийнхэн манай ангийн хажуу зогсоод тэтгэн хөтөж багш нар PM яриад гэнэ үү? Юм. Тийм. Тийм одоо хөтөж багш нар юм яриад би краша харж нүдэ баясгаал байж байсан чинь ол татал болно гээл 5 5 гээл бүх хүүхдүүдээ бүрдүүлээд манай краш хөлбөм тоглоод би хараал тэгэл Егийнхэн Б-гийнхэнтэй ос татаад Егийн хожигдоод тэгээ тэнд болж байсан юмнууд дуусаад талбайгаас гараад нёж байсан чинь манай найз хөөе хойнчин гээл байхлаар хоош арсан чинь манай краш нэг охин үүрч гисэн тэгсэн чинь намайг холдооч тээ зам дээр хөндлөцөөд байхын хол гээд би хажуу бишээ болоод
Хажууд ороод гэрт ороод зөндөө уйлаад багшуудаа хоолндоо орон шүү бэлдээрээ гээд миний нүд амар бүлцээдсэн. Хоолнд оршоос ахын тэмцээн боллоо. Краша харах гэж яваад шагаа аюугаа болгоод ямартаж очиж үзье гээд хөлөө тоогчгүй удаж байсан чинь краш ангийн банд ирээд чи төгсөөдөө тусдаа уулзаадах гээл тэгээд краштайгаа очиж тусдаа уулзсан чинь одоо чи шант руу би чамаг ингээл хөвлөд химлээд баймаргүй байна. Би ангийнхын охинд сайн би бинээ зооморгүй байна гээд би ч юм дуурч чадсангүй. Тэгээд би төрүүлээд яваад өгчихсөн. Гэрт ороод ганцаараа уйлаад байж байтал явах болчлоо. Ямаа баглаараа гээл тэгжин юмаа баглаараа гээл тэгжин. Тэгээд юмаа янасаад автобуснаас суухын хаалтай Егийн охин хоёулаа ийгтш явж дэрийг гээд явлаа. Тэгээд Егийн хүүгүүн тойроод зогсчихсан дунд нь краш зогсож байна. Бас намайг юу гэж байгаа болтоо гэд гуниглаа явсан чинь ингүүнээ намайг уушлаарай. Өдийг үл хайргүй юм шиг хэцүү байдаг юм байна. Чамайг дахиж гомдохгүйгээр хайрлаж байх болно. Чи наадад дотоо. Ойлгосон. Гүү хайргүй юм шиг хайрлах гэж. Бочд юу гэнэ? Тэгээд краш зогсож байна. Тэгээд намайг юу гэх гэж байгаа болог гуниглаа явсан чинь ингүүнээ намайг уушлаарай. Өдийг үл хайргүй юм шиг хайрлах хэцүү байдаг юм байна. Чамаа дахиж гомдохгүйгээр хайрлаж байх болно. Надтай үерхээж гэхээр нь би бүр өөрийн ирэхгүй нулимс асгараа. Тэгээд би зөвшөөрч бид үерхсэн. Үерхэд бид 1 жил 2 сар болж байна. Манай найз бол анханаас надад сайн байсан юм байна. Банилээ. Зугаалган дээр болсон юмнууд бүгдээр зохион байгуулалттай байсан гэдгийг сонсоод өөрийн ирэхгүй уйлчаад гомдоол. Гэтэл тэр үед үнэхээр адармаатай гоё байсан. Чиний хайртай хүнч гэсэн чамд хайртай байж магадгүй битгий шантраарай гэж хэлмээр байна. 10 Ж анги иш энгүүн 10 З төгс эрдэнэ хөгжил сургууль. Яа би энэ олон уншсан. Юу илээ гэж бодлоо. Хүй гэтээ Ямар амар болоод дээд яваад өнгөрөөгөө. шалгаад байгаа маа хайш. Гэхдээ мэрэг хураанаас гоё. Би хуурцтай. Солоочтэй. Зам дүндэлтэй. Зохион байгуулалттай. Яг гоё л юм байна. Би чамайг хайрлах чадахгүй. Би чамайг ингээ хэмлээд амир байна. Хоёлаа ингээ болий. Би чамайг ингээ болий. Хоёлаа болий. Тэгсбэгээд Тэгээд араас ангийнх нь хүүхэд нь очсноо. Чи тустай уулзах таа гээд. Ари тустай уулзахгүй бэж. Тустай уулзахдагтай гээд очсон чинь хэмлээд амаргүй байна гэдэг. Явах дүүрсэн чинь ангийнх нь охин хойлоо тийш явъя гээд дагуулж явсан чинь. Оо ядаргаат нь бас. Ангийнх нь хүмүүс тойрог ямар юм бэ? Гэхдээ ангийнхаа хүүхэд бүр өөрөө өгсөн шүү. За чи надаа өөрөөлн. За чи ингээд дагуулж ирнэ. Яг гоё л нэ. Хоёр л тахтай зохион байгуулалт байсан. Гоё юм байна. Үнэхээр нэрээ ирэглээ те. Тэгэд Нөгөө plot twist гэдэг нөлөө багш. Баяхан тэгээсээ сонссон биз ингээд хайртай хүн чинь ч гэсэн чамд хайртай байж магадгүй тэгэхээр Бүү сантраарай гэлүү. За ингээ баяр үргэ. Let's go 10 Ж. Энгүүн юу лээ. Бүгд сургууль. Саяхтай бид нартай амар ойрхон туслаа та бид нар Ж. Тэгээд манай Егийн хүүгүүд бас төсөөлөгдлөө. Манай Жгийн бас нэг охин төсөөлөлөө. Емэгээд харин те бас. Харин Ж гэхлээр нь яг ойрхон сонсогдлоо. Тэглээ. За next. За дөрөв араа гэж. За 4 сарын 12-ны захиан. Яа. Бүр дуу гаргаад ирнэ. Нөгөө дуу гаргаж ийнэ. Гүй өгсүгий. За. Чи суралццгаа юу вэ? Сайн байна зөө. Вэч. Сайн байна зогш. Чи яг уурлаад байгаа юм байна. За 4 сарын 12-ны захианаа. Сайн байна уу? Бичлэг үзээ төөрхөн санагдаад бичиж үзэхээр боллоо. Зөвхөн өөртөө л хадгалдаг болохоор хүнд санаа зовоод хэлж чаддаггүй юм аа. Ха. Би одоо гадаад сурдаг төгсөх ангид сурч охин л доо. Монголоос энд анх 2 жилийн өмнө нүүж ирээд шинэ сургуульд орсон. Анхандаа олон танилцах зүйлстэй өдөрт юу болж байгааг ч анзаардаггүй байсан. Тэгээд төгсөх ангийн эхний хэдэн сараас нийлдэг найзуудаасаа өөр найзуудтай болоод анх нэг ангид орсон бандтайгаа найз болов. Намайг анх ирж байхад манай ангийн нилээн алдартай хүн болгонтой найзалдаг охинтой үргэлдэг байж байгаад нөгөө охин шилдснийхэн дараа нь long distance чадахгүйгээд
салаад нөгөө охиноо гомдоосон гэж найзуудаасаа сонсож байсан. Тэгээд салаад удаачгүй манай найз нөгөө наа чин чамд сайн гэсэн зүгээр л чиний царайг л харсан. Тэрнээс биш хүний найз банд болохоор тийм хүүхэд биш. Өөрт нь намайг хэлсэн гэж битгий хэлээрээ. Тэгээд чамаас холдуулахад чин би туслана гэд надад одоо тэгээд ингээ гэд их л юм зааж өгдөг байсан. Надад бол өөрийнх нь амнаас сонсохгүй байж ягаад би ингээ түлхэх гээд байх ёстой юм бол гэсэн. Тэр уйшдаг байсан охин намайг ойртуулахыг хүсэхгүй байгаа учраас манай найзтай тэг гэж хэлсэн гэсэн юм. Ер нь бол энд байгаа хүүхдүүд жоохон хүүхчгэлтэй аргагүй бүх зүйл нь бэлэн хичээлээс өөр хийх зүйлгүй учраас үйддэг байх гэж бодсон. Тэр үйл явдлаас хойш тэр бандийн найз нь надад өөрөө хэлсэн юм. Сургууль даяараа чамд сайн гэдгийг нь мэддэг байсан байхад чи мэддэггүй байсан юм уу гэд гэхдээ би одоо бол сайн хэвээрээ биш гэхээр нэг л санаа амарсан л та. Би бол хүний царай зүс гэхээс илүү хүнтэй ярилцах чадвар намайг хэр хайрлах вэ гэдэгт нь их анхаарад байдаг юм л та. Одоо бол бараг бүтэн жилийн дараа одоо хүртэл бид хоёр найзууд гэхдээ гадуур хангаут хийх гэж явах болгонд хойлохна кино үзье гэд их асуудаг. Би бол айгаад байдаг юм л та. Бид эвгүй хөрхвийдээ гэд тэгээ тэр талаараач тойроо утгаар хэлж үзсэн. Намайг гэрлүүгээ дагуулж яваад аав ээжтэйгээ танилцуулаад орой болгоо уцаар ярьдаг 7 хоног болгон манай гэрийн энэ хавар хамт алхахыг дүүгээ аваад гараад ир гэд дууддаг. Эхэндээ айдаг байсан ч сүулдэ итгэж эхэлсэн л дээ. Бид нэг ч хүрхгүй мөртлөө хүнийг сонсож инээлгэж хитэн цагч хамаагүй хамт алхаад гэрт маань хүргэж өгдөг. Тэгээд нэг өдөр надад миний зургийг лог скрин дээр тавьчих уу гэд асуугаад би ч гайхаад асуусан чинь чи айгүй инээтэй харагдаад байна гэд тоглоом хийгээд юм. Манай эмэгтэй найз надад хэлэхнээ одоо хүртэл сайн юм гэсэн. Надтай ярих болгонтой хамт ирээд дүүгээ төлөвлөдөг юм. Авахта хүртэл чи юунд дуртай вэ? Би алийг авах уу гэд өдрөө болгон ашигладаг өндөртэй усаа хүртэл чи дуртай бидтэй гэдэл надад бол тэр хүний алдхаас л айгаад ойртож чадахгүйд байгаа юм л та. Тэр их сэтгэлийг би эргүүлж өгч чадахгүй бол яах вэ гэдэл хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь өмнө нь уйшдаг байсан охин надтай найз байсан. Өөрөөр хэлэхдээ салсан шалтгаан нь тэр охин өөрийг нь өдөртөх гээд юм л болвол уйлж унжиж гомдлоод их л зовсон гэсэн. Би бол бодит үнийг хэлж мэдэхгүй болохоор хэцүү л байна да гинэ. Би ч ойлгосон. За гадаад амьд өгөх юм тий. Гадаад төгсөх анги охин тий. 2 жилийн өмнө агтсан. Нэг банд өөрт нь сайн болсон гэсэн. Тэр бандыг харсан юм байна гэлээ. Зээж. Харна шүү дээ. Алтартай банд биш юм байна. Нөгөө нэг хуучин найз өхөн нь тий. хордуулгаад ингээд чи ингээд нөгөө өөрийнх нь найзууд тийг нь бас өөртөө найз байсан юм шиг байна. Тэгэд өөрийнх нь найзуудтай наа чин чамд сайн худлаа чиний царайнд л олж байгаа. Тэгэд нөгөө охинд нь тэгж хэлсэн юм уу? Тий. Нөгөө найзууд нь эмэгтэй найзууд нь. За үйж байгаарай. Тэр бандийнх нь X найз охин нь өөрийнх нь найзуудтай найз юм уу? Тий. Саас дийлэг найзтайгаа болоод тий. Long distance байж чадахгүй нэ. Салаад нөгөө охиноо гомдоосон гэж аахгүй нэ. Ихтэй салыг гэсэн юм. Тэгээд тэгсэн чинь нөгөө удаачгүй манай найз гэж аахгүй. Манай найз. Тэгээд сүултээ юу болоод дууссан? Сүултээ тэгээд нөгөө найз банд нөгөө найз залуу нагац. Эрэгтэй нэгэд өөртөө нэгэд нөгөө ойртох гээд хоёлаа гадуур гарья. Кино үзье гэд тэгсэн юм байна. Тэгсэн чинь нөгөө охин нөгөө би тэгэхгүй гэд айгаад тэгээд надад эвгүй хөрөх үйдэ гэж айгаадсан байхгүй. Надад эвгүй хөрөх үйдэ гэдгээс нь айгаад. Тий. Тэгээд эвгүй хөрөх үйдэ гэдгээс нь айгаад
Тэгээд ер нь хол яваадсан байна. Тэгээд нөгөө залуу тэгээд араас нь гүйсэн юм шиг байна. Араас нь гүy за ингээ гэрээчин гадаа ичлээ дүүгээ аваад гараа дээр хамт алах юм энэ гээд. Тэгээд ихэндээ яах юм бэ гэж байгаа сүүл рүүгээ итгээд тэгээд хамт гардаг болсон юм байна л да. Тэгээд төгсөктөө жоохон нөгөө дүгнэлт байхгүй төгсөж байгаа байхгүй. Тэгэж. Яг яаж болсон. Тэгээд нөгөө хэлэхдээ сасан шалтгаан тэр охин өөрийг нь өдөртөх гээд юм л болол уйлж унжиж гомдлоод их л зовсон гэсэн. Би бол бодит үнийг хэлж мэдэхгүй болохоор л хэцүү байна да. Айж да. Эрэгтэй нь уйлж унжаад Биш эмхтэй юм шиг. Нөгөө хуучин найз хүн. Тий. Өөрийг нь өдөртөх гээд. Одоо зүгээр нөгөө яг харилцааны стейж дээр явж байгаа юм байна. Тий. Тэгээд Одоо хүмүүс нөгөө тэр найзуудаас жоохон хайгаад иж магадгүй тий. Ингээд тэр байдлаа яачих юм бол ингээд найзуудгүй болчих юм шиг санагдаад байж магадгүй. тий. Тэгээд найзууд бол жоохон муухай л гарууд байв. Ардуур баах юм амжуулт их. Харин тэгээд угаасаа ер нь Америк юм уу? Би Америк гэж төсөөлсөн сайн. Тий, ер нь гадаад л гэсэн. Гэтэ Ер нь гадаад хүүхдүүд бас тиймэрхүү байдаг юм шиг байлээ. Мэдгүй л дээ. уус нөгөө гадаад Америкчууд нөгөө коллеж гэдэг Америк гэдэг. Коллеж эсвэл ахлах сургууль тэд нар ингээд юмнууд нь бүхнээсээ цаанаасаа гэдэг. Тийм. Тэгээд манай ер нь ингээд харьцуулаад хахад манай Монголын хүүхдүүд илүү нэг юм Юм үзсэн. эртнээс тийм нэг юм үзээд survival юм. амьдрал үзээд нэг биед байгаа сурцсан юм шиг тий. Тий. Тэгэнгүүт гадаад хүүхдүүд болохоор чинь Тэм нэг соёлдсон газар очихлоор нөгөө хүүхдүүд нь бүх юм нь бэлэн тий. тий. Тэг хүүхдүүд нь ингээд бүх юм бэлэн болохоос сониаштай болчтой юм аа. Магадгүй. Тийм тэгээд нөгөө ингээд энэ дээр бас орж байгаа юм. Нөгөө гадаад ингээд сургууль нөө цаанаасаа бүх юмтай хичээлээс өөр юмгүй учраас амар их уйд юм шиг байгаа юм. Түү тэгээс. Бүзүүлэлт юм. Тэгээ жоохон драматик байж магадгүй. Тий. Драма үүсэх гэдэг. Тий. Энд чи бол нэг заваад энд бол нэг завтайгаар байсан бол байхгүй. Одоо ингээд манайх өөртөө сая ярьцад үзээд өөрийгөө ямаар ань гэдгийг сонсч үзээд тэг үнэхээр тэр бантайгаа хамт баймаар байгаа л тэр бантайгаа ярилцаад ойлголцох хэрэгтэй. Зөндөө хүрээл байгаа штэ. Тэр хүрээлээс юм гарсан дээр дээ. Тийм тэгээд ингээд тэр бантай хэлж болж ш. Би ингээд миний биенд хүрэхэд жоохон тийм аа би ингээд Би чамд үрсэн мө? би чамаас ингээд жоохон айгаад байна. Тиймэрхүүнээс би жоохон айдаг юм аа. Тэгээ үндэ хэлчихсэн. Тийм. Нөгөө банд нь үнэхээр ингээд Ойлгоод. сонирхоо тайртай байгаад байгаа бол сонирхоод сайн байгаад бол ойлгож ойлгох шүү дээ. Үрээдээс юм бах таа. Гэхдээ хүрхээс юу найр. Үрдээс айгаад ийс юм л. Юу арай хүнхүүтэй гэдэг айсан гэсэн шүү дээ. Тий. Эвгүй хүрхүүтэй. Би яг ч юм Америк high school үзүүлсэн. Дараагийн захаа, сүүлийн захаа манайхаа. Захаа бичсэнд баярлаа. Тийм байна. Гадаадаас их ярьж штт. Йоо. Болчихжээ. Аллаа. Манай клуб нь болчихжээ. Олон улсын клуб гэж. Спонсор аваад суух юмстэй юу? Зя. За ингээд өнөөдрийн дугаарын сүүлийн захаа байна. Би барах. За баярлаа. За 4 сарын 26-нд ирсэн байна. Сайн мэцгаана уу, өмнөх цагтлын дугаар дээр дурдгдсан эрэгтэй эмэгтэй сайн найз гэж байдаг уу? Талаар өөр тохиолдсон явдал болон бодлоосоо хуваалцъя гэж бодлоо. Окей. Би ер нь маш олон эрэгтэй найзуудтай 12 дугаар ангидаа хамгийн сайн 2 эрэгтэй найзтайгаа байнга гэрлүүгээ ханилдаг байсан юм. Ханилдаг. Тийм, хамт тарьдаг гэсэн үг байхгүй. Нэг найз маань бэлтгэл явдаг болохоор тэр болгон хамт яваад байж чаддаггүй байсан болохоор нөгөө найзтайгаа байнга хамт гэрлүүгээ нэлдэж явж байгаа тасчихсан гэх юм уу да. Тэр найз маань яг үндэ ягаад ч миний тайп биш. Гэтэ дасан сэтгэлийг яаж чадахгүй юм да. Би тэр найздаа дандаа анхаарал хандуулж халамжилдаг болчихсон байсан. Асуугаагүй байхад тийм даалгавар өгсөн штэ гэд бас өглөө залгаж сэрээдэг болсон байсан. Тэгээд би чаталж эхэлсэн. Бараг л харьцдаг хүмүүс шиг болцоход наана би бинийгээ найзаа гэдэл яваад байсан. Тэгээд би нэг өдөр сэтгэлээ илчлээд хаягдсан юм дөө. Хамгийн нийтдээ чи бид хоёр чинь сайн найзууд ч үдэ гэсэн. Миний бодлоор сайн найзууд орой болгон сайхан амраарай гэж бичээд унтдаггүй байхаа. Дараа нь ангийн зугаалгаар манай ангийн өөр нэг охинд сайн гिचгээд автобусанд миний мөрийг дэрлээд надад мөрөө дэрлүүлээд хэдэн цаг явсан хийнэ дахиад л бид хоёр чинь сайн найзууд ч үдэ гэж өөр нэг найзтай хэлж байхыг сонссон. Энэ жаргаад байна уу, зоогаад байна уу? Эсвэл
жаргаад жоохон яачлаа. Одоо ингээд бодоход чат бичээд бас хаяа догтлуулад байдаг байсан цапаасандаа байлгадаг байсан юм болов уу гэж боддог доо. Одоо бид хоёр энгийн найзууд л болсон. Эцэст нь найзаас хайр болж болдогч тэр харилцаа нийгэх удахгүй гэж боддог. Ер нь бүтэхгүй л гэсэн үг. Бас миний бодлоор эрэгтэй эмэгтэй найзууд гэж байдаг. Эрэгтэй хүүхдүүдтэй найзлага маш амар байдаг. Зарим охтууд чиг найл хийгээд элдв хов ярдаггүй намар байдаг. Бас найзуудын мань таалагддаг зүйл гэвэл эрэгтэй хүүхдүүд нэг их тодорхой уудлаад байдаггүй. Харин манай найзууд надтай нэг уулзахаараа ойрд ингээд байна тэгээд байна гэж сэтгэл зүгээ хуваалцдаг нь маш их таалагддаг гинэ. Айгуу гоё сэтгэлээ илэрхийлж бичсэн байна. За энд бол эрэгтэй эмэгтэй найзууд гэж байдаг гэж боддог хүний өнцгөөсөн тий. Тийм бай. Гэтэ ингээд ийм юм болсон байхад стил ингээд эрэгтэй эмэгтэй найзууд байдаг гэж бодож байна гэдэг чинь ер нь л би ч яг байдаг л гэж боддог л доо. Бүр сайн найзууд. Бүр сайн найзууд гэж байдаггүй л гэж боддог. Бүр андууд. Тийм. Ингээд яг уу ялцчгүй дасчдаг байхаа. гэж боддог. Тий. Ураач чи. Аха. Би тийм болоод юм шиг сууж. Харин тий. Сарин да. Эрэгтэй эмэгтэй бүр сайн найзууд. За тоо юу гэж боддог? Эрэгтэй эмэгтэй найзууд гэж байдаг гэж боддог. Бүр сайн найзууд гэж байхгүй. Би гей байвал байж болно гээ. Гей бол байж болно нэрээ. Наа чи. Түрүү дээрийн дугаараас хойш гей хүмүүс наашаа гэдэг. Тий. За нөгөө зам үсээ нөөлж Чиний дуудаад байгаа юм. Тоо юу гэж бодож байна? Эрэгтэй эмэгтэй найзууд байгаа л да. Сайн найзууд гэж би сайн мэдэхгүй байна. Бүр тийм дотн тий. За. Ер нь баг үерхэхгүй Шаал хайр гараг лөө хараад байгаа юм санагдаад. Тэгэхээр илүү дотносчих юм бол ер нь боломжгүй найз байх. Зүгээр. Тэгэл угаасаа тэгэл. болохгүй байна уу? Тэр нь юм байж л таараа. Би яг уу би өөрөө бас эрэгтэй хүүхдэд найзалж чаддгүй болохоор тэгэж бодож иж магадгүй л дээ. Нэг би бол өөрийгөө нөгөө нэг дасаж сайн болдог хүн гэж боддог учраас тэрэн дээр бас байгаа юм шүү. Нөгөө нэг юу анхны зүгээр шууд ингээд гадаад үзэмжтэнд дурладаг, дасаж дурладаг хүмүүс гээд ингээд бах юмнууд байгаа шүү дээ. Тэнгүүд би бол дасаж дурладаг төрлийн хүн учраас. Тэгээ ингээд ер нь нэрхтээ найз майзтай бай гэвэл жоохон дасчих гад байдаг гэж өөрийгөө анзаарсан. Тэгэхээр ер нь бол нэрхтээ найзтай би бол найзалж чаддаггүй. Тийм би. Чи яадаг вэ? Мэдгүй. Нэрхтээ найзтай байж үзсэн үү? Дотн бол үзээгүй. Дотн биш байхдаа нэг хальт мал сонирхож байсан уу? Найз байгаа юу? Найз байх. Тийм. Зүгээр л нэг хальт юм ярьдаг. Зүгээр найз гэж боддог дотн биш. Зүгээр хальт уу? Статуу ч юм уу гэж бодчихсон. Байсан мó. За. За захаа бичсэн хүүхдүүдэд баярлалаа. Тэгээд захаа уншаад дуусч байна. Дуусчлаа. Дүүсгэж байна. Тийм ингээд бүх ирсэн цагтуудаа бол уншаад дуусгацсан. Гэхдээ уншигтаагүй үлдсэн захаанууд байгаа. Тэднэрээ бид нар Бас дахиад уншаад байна. дахиж шүүж агаад дараагийн дугаар дээр уншин. Тэгээд дараагийн дугаар бас үргэлж нөхөрлийн захааны дугаар байх болно. Тиймээс захаануудаа бичээрэй манай. Бичээрэй. Би ажилгүйд л орох гэдэг шүү. Сарын хугацаагаа шүү. Тэгээ бидэд бас аль болох хурдан Чадлаараа оруулах бодноо. дугаараа хий бодно. Бас дээрэс нь 100 бас хид хідэн контент хийж магадгүй. Тийм нэг подкастаас өөр. Тийм подкастаас өөр Нэг байна. Тэгээ манайхан дэмжээрэй. яам юуны тухай юмэр бас бичээрэй. Тэгээд өөр юм ивэл. Бидэд гоё юм хийнэ. Бидэд бол гоё юм хийх хэрэгтэй. Амбицлог хүмүүс биш шүү. Тийм. За Амбицлог хүмүүс нэг дор нэгдсэн мөлөө гэж байна шүү дээ. Бодчихсон. За. За тэгээд баярлаа баяртай. Дараагийн дугаар уулзлаа түр баяртай. Дараагийн дугаар уулзлаа түр баяртай. Баяртай гэдэг дээр нь баяртай гэдэг дээр нь хамт үзээ. За дараагийн дугаар уулзалтаа түр Баяртай. Гaalшгүйсэн тийм. За одоо унтж байгаа юм аа. Та хоёр дэше гарч ирдэ бид нар унтлаа.